Заасан байсан та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Канва хичээл хаялж дугаараа 3 зүйлийг үзүүлнэ. За нэг нь болохоор би ер нь бол яг энэ нөгөө 5 сард хийсэн аяга байгаа шүү дээ тийм ээ. Энэ аяныхаа рекламуудыг хийж байгаа байхгүй. Тэгээ танаа бас бизнесийн рекламд бас иймэрхүү построо тэгвэл зүгээр юм уу гэж бодлоо. За эхнийх нь болохоор яг энэ би нөө энэ эмэгтэйгээ аяар зурулж авсан байхгүй. Одоо манай аягыг барьсан байж гэн тийм үү. За тэгэнгүүт яг нөө ийм сонирхолтой эффект оруулсан. Ингээд толгой нь оруулаад ингээд биеийн тасалцсан юм шиг тийм ээ, амар хүн сонирхолтой эффект байгаа. За хоёр дахь нь болохоор яг ингээд нөгөө нэг бүтээгдэхүүнээ яг энэ барьсан хэсгийг ингэж нэг тодруулаад тэгээ happy birthday custom mug гэдэг ингэж юм оруулсан байна. За та нар бас яг энэ аргыг бас ашиглаж болно. За гуравдугаарт нь би нөгөө магныхаа зургийг оруулаад mug гэдэг ингээд нэг юм үлээ ингээд цоолоод авсан юм шиг тийм ээ, иймэрхүү эффект оруулсан байгаа. За энэ бас их зүгээр санагдлаа. Тийм за тэгээ энэ гурван аргыг үзье тийм ээ. За эхнийх нь болохоор юу яа? За энэ зургаа ингээд оруулчин. За энэ маань ингээд AI зурулсан учраас нэг юм харагдаж байгаа. За тэгээ энийг бид нар юу яа? Ингээд ерөөхдөө яг нөө хэмжээнд тааруулаад өөр хайн зургийн хэмжээнд таарч энэ болохоор 180350 хэмжээтэй байгаа. За тэгээ энэ зургаа бид нар 4 удаа хувилна. 1 2 3 за тэгээ үлцэнтэйгээ нийлээд бараг 4 болчихно тийм ээ. Юу үнцэн юутай нийлээд 4 болчихно. За тэгээ энийгээ бид нар яах вэ гэхээр хамгийн ихнийхээ зургийг болохоор нөө юу яа ингэж юу яах нь оруулж өгнө тийм ээ. За ер нь бол нэг жоох юм гисгээд оруулчих. За дараагийнх нь хоёр дахь зургийг нь болохоор бас энэ дээрээ тавьж агаад ерөөдөө бол нэг жоохоо хооронд нь юм жижигэн цаг оруулаад за тэгээд яах нь за ингээд ер нь бол жоохоо энийг нь бол жоох өнгө оруулчих тийм ээ. За тэгээ гурав дахь нь болохоор мессеж чиг оруулаад тэгээд за нэг иймэрхүү тийм ээ юм босоод гэхдээ яг иймэрхүү хэмжээтэй оруулчих. За тэгээ хамгийн тийм нь болохоор нар яг гэхээр бэкграундын арилгачин за тэгэл энэ нэмэгтэй маань энэ дээр орж ирж байна тийм үү. За тэгэхээр бид нар яг гэхээр энэ юу ингэ толгой хүртэл ингэ тавьчих юм бол за энэ артлын хэсэг бас жоох юу ачил зүгээр юм уу? Энэ бомхон байл зүгээр юм байна те. За энэ жоох авчаад ингэж болж байна тийм ээ. За энэ яг ингэ нөгөө нэг ерөөдөө яг сонирхолтой хэсэг нь болохоор энэ юун дотроо ингэ тийм ээ. Энэ хоёроор нь таслаад тэгээд ингэ яг иймэрхүү нэг жоохон юм сонирхолтой эффект оруулсан. Гэхдээ яг анхныхтаа жоохон өөр болчихоо да тий. За энэ хоёр талын хэсгийг бол арай жоохон нарийнхаа авсан байна. За энийг бас яг хэцүү бас болох юм тий. Тэгээ яг дараа нь бүгдийг ингэж чад бас нэг ингээд голыг алцсан. Нөгөөсөө голыг алцсан байгаа учраас нэг иймэрхүү харагдчихэв. За энэ хийсэн маа. За хоёр нь болохоор энэ аа. За энэ болохоор бас яг адилхан төрний хавьд адилхан юм жаад зураг аавна. За энэ дээр болохоор бид нэр хоёр зураг авчин тийм ээ. За энэ дээр зураг бол бид нар хоёр хувилна. За энэ ихний зургийг болохоор яхав гэдэг edit руу орж аваад just гэж ороод за тэгээд saturation-ыг нь болохоор нэг 60-тай заяа хасах нэг 60. Хасах 60 болгоод за тэгээд дээшээ орж байгаа нөгөө нэг юу ячин буцаж очиод нөгөө еврогийн төлс рүүгээ орж аваад биднэрт нөгөө нэг лэр гэж яддаг штэ тийм ээ. За энийг фул имижийг тэнд арчаад интенситиг нэг чи бас нэг ханаа 60 мар хавцаа. Болгоч за тэгэнгүүт энэ маань ингээд юу ячаад артлын зураг бол юм болчихно. За энэ зургийг бас яах нь дээр нь тавьж байгаа бид нар яг одоо энэ аяхтай хэсгийг хана ингэж тасалж аваад за тэгээд строк өгөн за строкоор нэг 4-ийг л өччих. За энэ 4 хад бол нөгөөнийх нь хүрээнийх нь хэмжээ штэ. 3 4 за тэг өмнө нь бас цагаан байл зүгээр. За ингээд цаана өгч тийм ээ. За тэг энэ дээр яг бид нар нөгөө нэг текст бичсэн байгаа. За би болохоор happy birthday гэж бичсэн байгаа.
За happy birthday гэдэг яг ингэж харуулаад ингэсэн ч болно. Тэгээ яг миний хэмжээтэй жоохон ингэ өргөсөн болгочих болно. За тэгээ нөөх нь болохоор custom mug гэж байгаад энийг бас custom mug гэдэг доотлолт нь оруулчих тийм ээ. За custom mug гэдэг бас яг нь за фонтнуудын хувьд бол яг доотлын нь болохоор Antonio Rossi, дээдлийн нь болохоор Lex Spartaculo гэж хэлээ тийм юугаа бичсэн шүү заяа. За тэгээ иймэрхүү маягаар бас яг нь мага хийчих болж байна. За тэгээд гурав дахь нь болохоор тийм маг гэж ингэж хэлсэн байгаа тийм ээ. За энэ дээр болохоор яасан гэхээр эхлээд бол бид нар текстэн дээрээ текст авна. За тэгээд маг гэж чинь. За тэгээд энэ мага жоохон том болгоод за тэгээд ямар фонт авсан бэ гэхээр би энийг авчлаа арай өргөн бас зүгээр фонт гэж бодоод за тэгээд энийг ингээд нэг шуманд оруулна. За тэгээд ерөнхийдөө бол яг нэг гэхээр line space-ийнээс жоохон ойртуулчих заяа. Тэгвэл бас зүгээр. За тэгээд бүр жоохон томхон болгосон ч болно. Тэгээд нийтлэл рүү ингээд шахаад тэгээд юм өсгөн орох хэрэгтэй. За тэгээд энэ дээр бид нэр юу аавна? Элемент рүүгээ орж байгаа дэмжүүлчин юм таана. За тэгээд энийг бид нэр бас хар өнгөөр сонгочих. За тэгээд ингээд за ингээд за тэгээд энийг бид нар яах вэ гэхээр ап руугаа очноо. За тэгээд энэ shape cut out гэсэн юм байгаа шүү. Заяа. За энийг дарангууд export design гэж гарч өгнө. За тэгээд за би болохоор олон хуудастай байгаа учраас яг энэ current page дээр ажиллаж байгаа гэж хэлээд за тэгээд export гэдэг нэгэд энийг маань export гэдэг байж байгаа. За тэгээд энэ дээр бүгдийг яах вэ гэхээр ингээд юу болох юмнуудаа таслах cut out хийхэд ингээд мөнгөний хувирах чинь. За тэгээ cut out гэдэг нэгэд чинь ингээд гараад ирж байгаа байхгүй. За энийг бид бол юу яачих дахиад өөр юм дээр авчи заяа. Нэг юм доош нь оруулаад. За тэгээ энийг бид нар edit руугаа орж жагаад shadow гэдэг glow гэдэг энэ дээр сүдэр оруулж байна тийм ээ. За тэгээ энийг бас яах вэ гэхээр blur-ыг нь жоохон багасгаад за тэгээ intensity-г нь бас нэг жоохон нэмчих заяа. За нэг иймэрхүү болж иж байгаа. За энэ яаж болж байна? За энийг бид нар яхана ард нь оруулчвал нэг иймэрхүү маягтай харагдах юм байна. За эсвэл одоо энэ жоохон юутай амьдралтай бусад өөр юмтай юм тийм ээ. За mag гэдэг нэг иймэрхүү маягаар бичлээ. За нэг бол тэгэхээр та өөрхөн үг оруулаад энэ инженер нь одоо юу гэж бичгэнтэйс Монголиа гэдэг Монголын зураг оруулаад артны хам бол бас ингээл гоё нэвт харагдана тийм. Тэгэхээр энэ бас их гоё эффект санагдлаа. За ингээд та бүхэндээ 3 зүйлийг хийж үзүүлээ. За манай энэ аяны аяга бас нэг би энийг бас AR хийлгсэн байгаа гоё хийсэн маань танаа үзтээ. This May Birth Flower mug is my favorite find. It is a thoughtful, personalized gift I use every single day. Grab one. Happy birthday to you. Happy birthday. За тэгэхээр яг манай нөгөө аяны маань сайт дээр юм байгаа. Тийм тэгээд та нар өөртөө бас өөртөө нэрийг бичээлээ 5 сар төрсөн хүмүүсийн хамгийн аяг хэвлүүлж авч болно шүү. За тэгээд энэ бичлэгэд дуусгая. Баярлалаа. Баяртай.